Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр 10 дугаар ангийн матриц сэдвийг судалнаа. За энэ хүснэгтийг тайлбарлаарай хүүхдүүдээ. За сайн байна. Та нарын ойлгож байгаачлан энэ хүснэгтээр 10 дугаар ангийн 144 хүүгүүд 150 охид, 11-р ангийн 90 хүүгөө 97 охид, 12-р ангийн 80 хүүгөө 89 охид нэг сургуульд суралцдаг гэсэн тоо мэдээллийг харуулсан байна. За тэгвэл одоо энэ хүснэгтэд байгаа зөвхөн тоон утгуудыг авч үзье. За хүснэгтийн 3 мөр 2 багны хэлбэрийг нь өөрчлөхгүйгээр зөвхөн тоонуудыг нь бичээд эдгээр тоонуудыг хаалтанд хийгээрэй хүүхдүүдээ. За та нар зөв бичсэн бол ингэж гарч ирэх хэрэгтэй байна. Тоон утгуудаа бичээд хаалтанд хийсэн. За энийгээ бүгдээрээ А тэнцүү буюу А гэж тэмдэглэж. За ингээл энэ дүрслэлийг л ерөнхийд нь бол матриц гэж нэрлэдэг байгаа гэсэн үг байна. За тэгвэл энэ матрицд байгаа 144, 150 гэх мэтчлэн ангийн сурагчдын тоонууд байгаа. Сургуулийн сурагчдын тоонууд байгаа. Энэ тоонуудыг матрицын элементүүд гэж нэрлэж байгаа юм. За тэгвэл энэ матрицын мөрийн тоог m, багны тоог n гэж нэрлэх юм бол m-ийг харьцах n гэсэн хэлбэрийг буюу m-ийг харьцах n гэсэн тоог матрицын хэмжээс гэж нэрлэнэ. За энд гол нь мөрийн тоог эхэнд нь бичиж байгааг сайн анхаарч байгаарай хүүхдүүдээ. За тэгвэл одоо бүгдээрээ бидний бичсэн А матрицын хэмжээсийг олъё. За А матрицын хэмжээсийг өөрсдөө хэлээрэй хүүхдүүдээ. За ингээд та нар минь одоо зөв олсон байх гэж багш нь найдаж байна. А матрицын хэмжээс бол 3-ыг харьцах 2 гэсэн хэмжээстэй байх нэ. За матрицуудын хэмжээсийг олоорой гэсэн дасгал ажил байна. За эдгээр матрицуудын хэмжээсийг би даан дэвтэртээ олж бичээрэй. За ингээд мэдээлэл 1-ийг авч үзье. Өөрөөр хэлбэл бид нар эндээс эхлээд мэдээллийг матрицад хэрхэн хөрвүүлдэг вэ гэдгийг авч үзэх гэж байна. За тэгэхээр номын дэлгүүр эхний 7 хоногт 7 ормон 9 зохиолын ном ба 12 үлгэрийн ном, 2 дахь 7 хоногт 10 ормон 14 зохиолын ном ба 23 үлгэрийн ном худалджээ. За энэ мэдээллийг хугацаа болон номын төрлөөр нь матриц хэлбэрээр илэрхийлж тайлбарлаарай гэсэн бодлого байна. За тэгвэл энд байгаа мэдээж тоон утгуудыг сайн тогтоож хараарай. За тэгвэл энд байгаа тоон утгуудаар нь 7, 9, 12, 10, 14, 23 гэсэн матриц зохиогоод үүнийгээ D гэж тэмдэглэвэл энэ матриц маань зөв 2-ыг харьцах 3 хэмжээстэй D матриц болох нэ. За мэдээлэл 2, 3-ыг манай хүүхдүүд дэвтэртээ өөрсдөө бие даан гүйцэтгээрэй. Эдгээр 2 мэдээллийг дэвтэртээ бие дааж матрицд хөрвүүлээрэй гэсэн байна. За тэгвэл багш танаас асууя. За зүгээр 2 гэдэг тоо байна. За мөн хасах 1 гэдэг тоо байна. За ер нь бол нэг ширхэг тоо байлаа. Энэ нь өөрөө матриц гэсэн утгыг хадгалж чадах болов уу? Өөрөөр хэлбэл энэ ганцхан 2 ширхэг 2 гэсэн тооноос тогтсон одоо энэ дүрслэл маань матриц мөн үү гэсэн үг. За тэгэхээр бид нар мэдээллийг матрицд хөрвүүлдэг байгаа. Тэгэхээр ганцхан 2 гэсэн тооноос орших мэдээлэл байж болох уу гэсэн утгатай шүү дээ. За зөвхөн хасах 1 гэсэн одоо тооноос тогтох мэдээлэл байж болох уу гэсэн утгатай. За тэгвэл ер нь хэд гэсэн тооноос тогтох мэдээлэл байж болохгүй вэ? За ингээд бодох юм бол та нар дараах дүгнэлтүүдийг гаргаж чадах байх. За ингээд
эдгээр үгүүдийг нөхөж дүгнэлтээ гүйцээж тэмдэглээрэй гэсэн эхний энэ дүгнэлтийг та нар гүйцээж чадхаар боллоо. За тэгвэл хоёр дахь дүгнэлт нь матрицын элементүүд сөрөг, бутархай, тоо, тэг гэх мэт янз бүр байж болно, болохгүй гэсэн хоёр үгнээс нөхөх нь байна. За тэгвэл ийм байж болох гэдгийг бас бодож үзээд гүйцээж нөхөөрэй. За ингээд анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа.